Тунгаагч маань болохоор Бороондор сумын томьёон газрын томьёон газартай ашиглалтын гэрээ байгуулж ногоо тарьж байгаа. За тэгээд тунгаагч маань урах зарим байна уу? Урах зарим байна уу. За энэхүү хүлэмж маань болохоор өнгөрсөн жил нөгөө томьёон газраас ашиглалтын гэрээгээр гав үлэг гишүүн маань өгсөн хүлэмж байгаа тий. За энэхүү хүлэмжиндээ өгөрцөө тарьсан байна. Өгөрцөө маань ариун сайхан ургасан байна. Та тэгээ сэтгэлээ хаваалцаач. Маш өндөр сэтгэлтэй байгаа. Энэ хүлэмж бол ич бүрнээр нөхсөн нөгөө туслын усны системтэй. Тэгээд эн чинь ажил хөнгөвчлсөн хамгийн сайхан юу. Би өөрөө нэг хүлэмжтэй л да яг энэ шиг. Тэгээд тэрнтэй болохоор би өөр юм туршиж үзэж байгаа. Гүзээлцгэн тарьж байгаа. Энэтэй болохоор өгөрцөөгөө тарьж байгаа. За та ингээд Бороондор сумын ирээдүйд зориулаад өгөрцөө тарих аргачлалын талаар товчхон та нэг арга зүйн зөвлөгөө өгөөч. За юунд анхаарах ёстой вэ өгөрцөө тарихдаа? Өгөрцөг өргөсдмийг тарихад бол хамгийн гол нь хөрсөө хамгийн сайн бэлтгэн. Тэгээ услаагаа ингээд ич бүрнээр ингээд туслын системээр ингээд юу яачих юм бол өгөрцөө юугаар усаар дутагдахгүй тэгээ өвчлөл багтай тийм байдаг. Өвчл багтай байхын тулд өгөрцөг бол юу бас нэг бордоо маш сайн хийх хэрэгтэй. За гарын доорх бууц, элс хийх ёстой. Бууцыг бол бас хамаагүй их хийж болохгүй. Яг нормоор хийх ёстой. Тэгээ нормоор хийсэн байхад бол өгөрцөө өвчлөн мөөгөнцөрдөн энэ төр гэсэн байхгүй. Хамгийн гол нь бас хоёрдугаар юу таналтаа сайн хийх хэрэгтэй. Тий, дараасаа шууж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ чинь ингээд сэгсрэх юм бол таас хүртэж цэцэглэлт аягүй сайн явах. За баярлалаа. За та залуучуудаа хандаж ер нь урайлж өхийн ногоо тариалах талаар урайлга хэлвэл. Залуучууд бол миний үеийг бодвол бас ногоо тарих маш их сонирхолтой болсон. Тэгээд залуучуудаа ногоо ялангуяа хүлэмжийн аж ахуйг сайн хөгжүүлж байгаарай л гэж хэлье. Тэгээ янз бүрийн юм турших хэрэгтэй. Ганцхан өгөрцөө помидор гэхгүйгээр өөр юмнуудыг туршаад тийм л байна да. За баярлалаа тунгаагчтай амжилт хүсье. За баярлалаа.